Сабат цааны үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар үргэлжлэж байна. Ингээд хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Улсын хурлын хаврын чуулган эрх зүйн шинжилэл, эдийн засгийн реформ хийх зорилт тавин эхэллээ. Улсын хурлын хаврын чуулганы эхний өдөр гишүүдийн улс төрийн маргаан ширүүсэв. Арчсан нам улсын хурлын даргаыг албан тушаалаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй. Харилцан туслалцах протокол байгуулсны 90 жилийн хойд дайчин нөхөрлийн бэлэгдэл болгон тэмдэглэлээ. Трамп Ормузын хоолойг хамгаалахын тулд холбоотон орнуудаас тусламж хүсжээ. Казахстанд үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга боллоо. 2026 оны Оскарын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Улсын хурлын 2026 оны хаврын ээлжид чуулган өнөөдөр албан ёсоор нээлттэй хийж, эрх саруудад хэлэлцэн шийдвэрлэх хууль тогтоомжийн төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн чуулган Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, эдийн засгийн эрхчлөөг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч байна. Чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд улс орны санхүү төсвийн бодлого голлох байр суурийг эзэлж байна. Тухайлбал Монгол улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийг хэлцгээс гадна Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах юм. Түүнчлэн иргэд аж ахуйн нэгжүүдийн хүлээлт болоод буюу татварын багц хуулийн шинжилэл буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар болон нэмийн үртгэн албан татварын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг энэ хаврын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Хууль тогтоохтой байгууллага энэ удаад авилга албан тушаалын хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг шангадахад анхаарч нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлөвлөх тухай чухал хуулийн төстэй хэлцгээр тусгажээ. Мөн бизнесийн орчныг чөлөөлөх, эдийн засгийн эрх чөлөөний тухай болон худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцэнэ. Нийгмийн салбарын хүрээнд боловсролын эрхийн хууль, хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон үндэсний их баяр наадмын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж амьдралд ойрхон зохицуултуудыг хийхээр төлөвлөжээ. Мөн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, улс төрийн намын тухай хууль зэрэг улс төр эдийн засгийн стратегийн асуудлууд хэлэлцүүлгийн шатанд байна. Энэхүү улсын хурал иргэдийн эрхийг хамгаалах, хүн сурталыг хаалгах, эдийн засгийн реформыг гүнзгийрүүлэх зорилт тавин хаврын чуулганы нээлттэй хийлээ. Хаврын чуулганы эхний өдөр улсын хурлын гишүүд авилгын асуудал, төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлагын тухай хууль болон улс төрийн зөрчилтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Чуулганы нээлтийн дараа хууль зүйн дотоод хэргийн сайд энх хоёр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ерөнхий сайд асан оюун эрдний өөрт нь холбогдуулан ярьсан их хэмжээний авилгын асуудлыг няцааж үүнийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн мэдэгдэв. Тэрээр өөрийг нь голомт капиталтай холбоотойгоор 6 тэрбум төгрөгийн хахуул авсан гэх асуудлыг дэвшүүлж байгаа нь логикгүй хэмээн шүмжилж тухайн үед засгийн газрыг тэргүүлж байсан оюун эрдэнэ үнэхээр ийм хэрэг байсан гэж үзэж байсан бол яагаад хууль зүйн хяналтын байгууллагаар шалгуулаагүй вэ хэмээн асуулт тавилаа. Өөрийнх нь холбогдсон олон асуудлууд одоо тодорхой болж байна. Энэ юу н байц сууж чадхаа болж байгаа шүү. Энэ би бас сэтгэл зүйн хувьд энэ гэмтэлтэй байна гэж үзэж байгаа. 9 сарын 24-ний өдөр 5-гийн таймд одоо орохтой одоо тодорхой асуудлуудыг ярьсан. Тэр дотор би бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Би ер нь энэ хүний үгэнд итгэхэ болцсон гэж. Яг тэгэхээр цуг сууж байгаад ингээ юм ярихаар худлаа яриад байдаг. Дотор нь одоо 1, 2 юм уу 3 хүн лав байх шүү. Өөртөөгөө зөрчилдсөн. За энэ өөр ерөнхий сайд байсан шүү. Тэр үед өөрийнх нь харьяа тагнуул нь байна. Атх нь байна. Цагдаа нь байна. Тэг энэ одоо том хэмжээний хахуудыг хууль зүйн сайд нь аваад сууж байгааг мэдсээр үжид энэ хүн одоо нуугаад байсан юм уу? Энэ асуудлыг авилгатай тэмцэх газар шалгах ёстой гэдгийг онцолж өөрөө ч шалгуулахад бэлэн байгаагаа тэрээр мэдгцээ. Мөн улсын хурлын гишүүн үндэсний эвлэлийн тэргүүн Номтой Баяр төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай шинэ хуулийн төсөл санаачлан боловсруулж байгаагаа танилцууллаа. Түүнээс дээр уг хуулиар зөвхөн улсын хурлын гишүүд бус ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын хурлын дарга, ерөнхий прокурор, үндсэн хуулийн цэцгийн гишүүд, шүүгч зэрэг нийт 50 гаруй төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлагын тогтолцоог нэг дуур зохицуулах зорилготой юм байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс улсын хурлын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийг улсын хурлд өргөн бариад байгаа. За улсын хурлын гишүүний ёс зүй, сахилгат хариуцлагын асуудал дээр сайжруулахад бол мэдээж 2 гараа өргөж буухалн мэдээж дэмжиж гагцхүү зөрчилний юу гэхээр хэрэгжүүлэх арга зам дээр зөрчил байгаад байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй. Шулуухан хэлэхэд улсын хурлын дарга учрал улсын хурлын дарга юм уу? Улс төрийн намын дарга юм уу? Эсвэл Монгол улсын ерөнхийлөгч
Ухнаагийн хөрсгийн утсан үгэлтэй юм. Энийг одоо ялгаж, зааглаж, нотлох маш том сорилттой би тулгарч гэнэ гэж харж байгаа. Хизээч ингэж одоо их хурлын дархлааг алдагдуулах ийм зүйлийг ямар ч үед түүхэндээ улсын их хурлын дарга хийж байгаа. Тэгэхээр би учир даргыг яагаад би энэ даргын зөвлөлийн хурал дээр танилцуулна гэдээ хэлээ өгөхээр учир даргыг энэ дэр манлаад үзүүлээд энэ хуулийг аваа явчихъя л гэж хүсэж байна. Энэхүү улсын хурлын хаврын чуулганы эхний өдөр авилгын асуудал, төрийн эрх мэдлийн хяналт, улс төрийн хариуцлагын тогтолцоо зэрэг сэдвүүдээр ширүүн байр суурь илэрхийлэгдэж, улс төрийн маргаан улам нэмэгдэж эхэллээ. Цаашид чуулганы хурлаанд эдгээр асуудал хууль эрх зүйн хилцүүлэг болон улс төрийн зөрчилд агуулж, парламентын хэлцэх гол сэдвүүдийн нэг болох төлөвтэй байна. Хаврын чуулганы нээлтийн өдөр сөрөг хүчин болох Арц нам улс төрийн шинэ байр суурь илэрхийлж, улсын хурлын дарга намын даргын албыг давхар хаших нь буруу хэмээн үзэж байгаагаа мэдгдлээ. Тодорхойлбол тус намын бүлэг улсын хурлын дарга учрал намын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ зарлалаа. Улсын хурлын Арц намын бүлэг өнөөдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. Мөн улсын хурлын гишүүн Тэмүүжин улсын хурлыг аль нэг намын дарга даргалж болохгүй хэмээн мэдгдлээ. Нэг намын дарга толгой дээр нь гарч суух тухай биш. Намжиргсан болбогоор олон намын төлөөлөл энэ улс орны төлөө Монгол улсын гишүүний тагвар дээрч байгаа, үнсүүлэн дээрч байгаа улсын хурлын гишүүн нийт иргэний улсын ашиг сонирхлын төлөө гэж байгаа шүү. Тийм учраас энэ зарчим руугаа явуулахын тулд улсын хурлын толгой дээр нэг намын эршгийг хамгаалдаг намын дарга байж болдог гэдэг зарчим байна. Арц намын зүгээс нэг нам удаан хугацаанд дангаараа ирэх барьж буун улс төр эдийн засгийн нөхцөл байдал сөргөөр нөлөөсөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Арц намын дарга цогтгоорс сүүлийн 10 жил нэг улс төрийн хүчин дангаараа засаглаж байна. Энэ бол авилгацсан 10 жил байсан. Үүний үр дүнд улс орны хямралын байдалд хүргэсэн гэж шүүмжилсэн юм. Үүнээс гадна Арц нам засгийн газрын огцруулах асуудлыг ч дахин хүндсэн юм. Арц намын даргын мэдээснээр засгийн газрын огцруулах тухай албан бичигт Арц намын 42 гишүүнээс 36 гарын үсэг зурсан бөгөөд шаардлагатай тохиолдолд уг бичигт нэмж гарын үсэг зурах боломжтой гэж мэдгдлээ. Өнөөдөр Арц намын бүлгийн хуралд 42 гишүүнтэйгээс 41 гишүүн оролцсон. 41 гишүүн 100% саналаар нэг шийдвэр гаргасан. 100% саналаар энэ шийдвэрийг эхлээд дүнэлтийг нь хэлчихье. Энэ нь аль нэг намын дарга 126 гишүүнтэй олон нам 5 нам оролцсон парламентын даргаар ажиллаж болохгүй. Энэ өнөөгийн улсын хурлын дарга Монгол Ардын намын дараагаар хавсраа ажиллаж байгаа учрлыг улсын хурлын даргын ажлаа өгөх хүртэл Арц намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Ийхүү хаврын чуулганы эхний өдөр парламент дахь сөрөг хүчин улс төрийн хатуу байр суурь илэрхийлж улсын хурлын даргын албан тушаал болгон засгийн газрын асуудлыг хөндлөө. Энэ нь 20 хугацаанд парламент дахь улс төрийн маргаан ширүүсч эрх баригч болон сөрөг хүчний хоорондын зөрчил нэмэгдэх дохио болж байна. Зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улсын хооронд харилцан тусалцах тухай протокол байгуулагдсны түүхт 90 жилийн эдгээр өдрүүдэд тохиож байна. 1936 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үзүүлсэн энэхүү түүхэнд баримт бичиг нь хоёр улсын дайчин нөхөрлийн мөндөс суурь болсон төдийгүй Монгол улсын тусгай тогтнолыг дэлхийд дахинд баталгаажуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн юм. Тухайн үеийн олон улсын нөхцөл байдал ялангуяа Аз дорндод үүссэн геополитикийн орчин туйлын эзэгтэй байлаа. Японы эзэнт гүрэн 1931 оноос их газрын гүн рүү чиглэсэн түрэмгийлэн тэлэх бодлогоо идэвхжүүлж Манжуурын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоом Манжгоо хэмээх тоглоомын улсыг байгуулсан юм. Энэ нь зөвхөн Хятадын нутаг дэвсгэрийг эзлэх төлөвлөгөө биш, харин зөвлөлт холбоот улсад халдан довтлох, Аз твд хязгааргүй ноёрхлоо тогтоох алсын зорилготой байлаа. Манжгоо улс нь өөрийгөө чин гүрний залгамжлагч хэмээн тунхаглаж, монголчууд амьдарч байсан бүхий л газар нутгийг өөртөө нэгтгэхэд санаархаж ихэсэн нь Монгол улс 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлал дахин ор бодит аюулыг нүүрлүүлжээ. Токиогийн зүгээс боловсруулсан төлөвлөгөөгөөр Монголын нутаг дэвсгэр дээр Монгол гоо нэртэй хараат ус байгуулж улмаар Манж Монголын нэгдсэн эзэнт гүрнийг бий болгохыг зорж байлаа. 1936 оны 2 дугаар сар гэхэд бүгд найрамд Монгол ард улс болон Манж гоогийн хил дээр Японы цэргийн хүч асар ихээр төвлөрч 2 морин цэргийн баригад танк, хуягт машин, их буугаар зэвсгэлсэн явган цэргийн ангиуд байлдааны бэлэн байдалд ороод байв. Чухам ийм түүхэн эзэгтэй мөчид 1934 оны ам хилцээг албажуулж 1936 оны
оны протоколд гар үсэг зурсан юм. 4 зүйл бүхий уг баримт бичгээр хоёр улс 3 дахь читгэдийн халдлагын үед бие биедээ цэргийн тусламж үзүүлэх нөхцөл байдлыг даруй хамтран хилэлцэж хамгаалах арга хэмжээ авах үүргийг хүлээжээ. Мөн 1925 оны айдлаар үүргээ гүйцэтгэж дууссаны дараа зөвлөлтийн цэргийг Монголын нутгаас сэгүүлэн татах заалтыг тусгасан нь хоёр улсын эрхтгш бие биений хүндэтгсэн харилцааны илэрхийлэл байв. Гэрээ байгуулагдсны ач холбогдол ердөө 20 хоногийн дараа бодитоор батлагдсан 1936 оны 3 дугаар сарын 31-нд Тамсаг булгийн чиглэлээр довтолсон Японы 1500 орчим хүнтэй отрядыг зөвлөлт Монголын хамтарсан хүчин бут зохисон түрэмгийлэгчдийн давшилтыг төр зогсоож манай улсын батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх цаг хугацааг олгосон юм. Энэхүү 1936 оны протокол нь улаан айран болон Монгол ардын хувьсгалт армийн ахан дүүсийн үнж тангаргийн эхлэл болж хожим 1939 оны халахын голын дайнд байгуулсан түүхийн ялалтын эрх зүйн болон сэтгэл зүйн гол хөшүүрэг болсон билээ. 90 жилийн өмнөх энэ алхам Монголын ард түмний эрхжүүлөө тусгаар тогтнолыг харин түрэмгийлэгчдээс авран хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ. Улсын хурлын дарга учрал бүгд найрамд Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Башак Генч Юкселийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Турк улс нь Монгол улсын 3 дахь хөрш стратегийн чухал түнш гэдгийг онцолж хоёр улсын түүх соёлын нийтлэг өв уламжлалт тулгуурласан харилцааг бүх салбарт төрөгжүүлэх хэрэгэлцэлтэй байгаа хэлвэ. Парламент хоорондын хамтын ажиллагааг байнгын хоороод болон найрамдлын бүлгийн төвшөнд идэвхжүүлэхээр талууд санал нэгдсэн байна. Улсын хурлын дарга чөлөөлийн санаачлагын хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих хууль тогтоомжийн шинжилгээний талаар танилцууллаа. Ялангуяа банк санхүүгийн салбарт реформ хийх, гадаадын банкуудыг дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх юм мэдгдсэн байна. Элчин сайд Башак Генч Юксел Туркийн бизнес эрхлэгчдийн Монгол дахь хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буг тэмдэглээд хоёр улсын эдийн засгийн харилцан нөхөх боломжийг ашиглан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд идэвхтэй ажиллагаа илэрхийлв. Нийслэл хотын авто замын төвжирлийг бууруулах, тээвэр логистикийн сүлжээг шин шатанд гаргах, стратегийн чухал ач холбогдолтой туулын хуурны замын бүтээн байгуулалтын ажил өчигдөр албан ёсоор эхэллээ. Нийслэлийн засаг даргын тамирын газраас мэдээснээр уг хуурны зам нь Баян зүрхийн товчоо болон Улаанбаатар Налах чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх юм. Олон улсын жишгт нийцсэн 6 игний бүхий энэхүү зам нь 7 байршилд орц гарцтай байхаар төлөвлөгдсөн байна. Төсөл хэрэгжснэр хотын төв хэсгийн авто замын ачаал үлэм хэмжээгээр буурч иргэдийн зорчих цаг хугацааг хэмнэхээс гадна нийслэлийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бодиттой хөв нэмэр оруулна гэж албаныхан үзэж байна. Ийхүү Улаанбаатар хот орчин үеийн стандарт бүхий хурдны замын шин сүлжээтэй болох эхлэл тавигдлаа. Засгийн газраас хэрэгжүүлэх татврын багц хуулийн шинжилэлээр иргэд болон аж ахуйн нэгжийн татврын ачааллыг нийт 2.7 их 80 төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Үүнээс иргэдэд 2 их 80, аж ахуйн нэгжүүдэд 700 тэрбум төгрөгийн хөнгөлөлт ногдохоор тооцсон байна. Шинжилгээний хүрээнд бичил бизнесийн хялбаршуулсан татврын босхийг 400 сая төгрөг болгож 1% татвар төлөх боломж бүрдүүлнэ. Мөн жижиг дунд үйлдвэрийн татврын 90% буцаан авах босго 2.5 тэрбум төгрөг болж өсөх юм. Иргэдийн хувьд сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100% хөнгөлж нөөтийн буцаан олголтыг шатлалтаагаар нэмэгдүүлнэ. Түүнчлэн орон нутагт анхудаа орон сууц авсан болон эрчим хүчний хэмнэлтэд сууц авсан иргэдэд 15 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр энэхүү шинжилэл нь бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм. Дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харин тэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг Ираны аюулаас хамгаалж нээлттэй байлгахын тулд дайны хөлөг онгоцудаа бүс нутагт илгээхийг Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британь зэрэг нийт 7 улсад уриалж уриалгыг нь хүлээн авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. За гэвч ням гарагийн байдлаар Трампын уриалгад дээрхээс нэг ч улс уг уриалгад нааштай хариу өгөөгүй бөгөөд Трампын нэр дүрцсэн улсууд энэхүү асуудалд нэлээд болгоомжтой хандаж байна. Харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америкийн CBS суугт ярилцлага өгөхдөө хэд хэдэн улс өөрийн ачаал тээврийн хөлгийг хоолоогоор аюулгүй нэвтрүүлэхийн тулд Тегеранд хандсан гэдгийг мэдээллээ. Тэрээр уг асуудлыг Дана зэвсэг түвшний мэдэх хэрэг гэж тайлбарлаад за Иран улс бусад улсын өөр улсын хэсэгт хөлөгт хоолоогоор нэвтрэх зөвшөөрөл олгоод байгаа гэдгийг баталсан байна. За харин олон улсын эрчим хүчний агентлаг онцгой байдлын үед ашиглах газрын тосны нөөцийг удахгүй олон улсын зах зээлд нийлүүлж
эхлэн гэдгийг Ням гарагт мэдээлсэн байна. За үүнийгээ бензин түвшний үн ханшийг бууруулах тус байгууллагын одоо хамгийн том арга хэмжээ хэмээн тодорхойлоод байна. Дараагийн мэдээ хүргэе. Ням гарагт Казахстан улсад үндсэн хуулийн шинжилтийн асуудал арах бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдлаа. За санал асуулга Астанагийн цагаар Нямгаргийн өглөөний 6 цагт эхэлж улс орон даяар нийтдээ 10,388 санал хураах хэсэг, за хэлийн чандад 54 улсад 71 хэсэг ажиллаж орон нутгийн цагаар 20 цагт санал асуулга хаагдаж, за хаагдсны дараа санал тоолгыг эхлүүлсэн бөгөөд бүх нийтийн санал асуулгад оролцох эрх бүхий 12.4 сая гаруй иргэний нэрсийн жагсаалт байснаас санал хураалтын эрт 73% гарч, үүнээс урьдчилсан дүнгээр үндсэн хуулийн шинжилтийг санал асуулгад оролцсон иргэдийн 87% дэмжсэн болохыг сонгуулийн ерөнхий ороо мэдээлээд байна. Энэ удаагийн бүх нийтийн санал асуулгыг ажиглахаар гадаадын 10 байгууллага 27 сонгуулийн төв комиссийг төлөөлөн 359 хүн, за мөн 31 улсын 185 сэтгүүлч хүрэлцэн ирж ажилласан байна. Санал асуулгад оролцогч нар 2026 оны 2 дугаар сарын 12-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн бүгд найрамд Казахстан улсын шинэ үндсэн хуулийг та хүлээн зөвшөөрөх үү гэсэн ердөө цорын ганцхан асуултанд хариулах ёстой байлаа. За ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевын санаачлахаар боловсруулсан шинэ үндсэн хуулиар Казахстаны 2 танхимтай парламентыг 1 танхимтай хурал болгон өөрчилж 1996 онд татан буулгасан дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг буцаан сэргээж, мөн ерөнхийлөгчд ерөнхий прокурор үндсэн хуулийн цэц дээд шүүх, үндэсний банк, үндэсний аюулгүй байдлын хорооны дарга зэрэг гол албан тушаалтнуудыг томилох эрх мэдлийг өгч байгаа ба зарим шинжээчнэр энэхүү шинжилгээг ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевыг өөрийн эрх мэдлээ улам баттгаж 2029 оноос цааш үргэлжлүүлэн ажиллах хуулийн цорхойг бий болгож хийж болцсохгүй юм хэмээн таамаглаж байгаа юм а. За бүх нийтийн санал асуулгын албан ёсны дүн Казахстаны бүх нийтийн санал асуулгын төв ороо 7 хоногийн дотор зарлах үүрэгтэй. 98 дахь удаагийн Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслол өнөөдөр зохион байгуулагдлаа. За Америк нэгдсэн улсын цагаар Ням гарагт, Улаанбаатарын цагаар Даваа гарагт болсон энэ жилийн Оскарыг комедиан Конан О'Брайен 2 дахь удаага хөтлөн хүргэлээ. За энэ жилийн наадамд найруулагч Райан Куглерийн Sinners кино хамгийн олон буюу 16 төрөлд нэр дэвшиж бусад уран бүтээлүүдэд тэргүүлсэн бол жүжигчин Леонардо Ди Каприогийн гол дүртэн тоглосон One Battle After Another кино хамгийн олон буюу 6 төрөлд шагнал хүртээд байна. Ингээд та бүхэндээ 2026 оны Оскарын шагналын голлох төрөлд хүртсэн кино уран бүтээлчдийг танилцуулъя. За энэ жилийн шилдэг киногоор One Battle After Another кино шагнал хүртлээ. За шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Sinners киноны гол дүр тоглосон жүжигчин Майкл Би Жордан, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг Hamlet кино тоглосон Джесси Бакли, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг One Battle After Another кинонд тоглосон Шон Пен, шилдэг эмэгтэй туслах дүрийг Weapons кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Эми Мэдиган, за шилдэг найруулагчаар One Battle After Another киноны найруулагч Пол Томас Андерсон, шилдэг анимашн киногоор K-pop Demon Hunters кино. За шилдэг олон улсын киногоор Sentimental Value хэмээх кино хүртлээ. Шилдэг баримтат киногоор Mr. Nobody Against Putin хэмээх кино хүртсэн бол шилдэг киноны их зохиол шагналыг Sinners киноны зохиолч Ryan Coogler, шилдэг сэдвэлсэн зохиол төрөлд One Battle After Another киноны зохиолч Paul Thomas Anderson, за шилдэг дуугаар Golden хэмээх K-pop Demon Hunters киноны дуу хүртлээ. За шилдэг хөгжмийн зохиолыг Sinners киноны хөгжмийн зохиолч Ludwig Göransson, шилдэг зураглаачаар мөн Sinners киноны зураглаач Autumn Durald Arkapow, шилдэг эвлүүлгээр One Battle After Another киноны эвлүүлэгч Andy Jurgensen, шилдэг дууны найруулгыг F1 кино хүртсэн бол шилдэг visual effect-ийг Avatar Fire and Ash кино. За шилдэг кастинг буюу жүжигчдийн сонгон шалгаруултыг One Battle After Another киноны кастингийн уран бүтээлчид. За шилдэг нүүр хувиргалт үс засалтыг Frankenstein кино, шилдэг хувцсны дизайныг мөн Frankenstein кино тус хүртлээ. Үзэгч та бүхэнд гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.